Hello. За, unboxing видеонд тавтай морилт. Энэ видеогоороо бүгдээрээ Орос хомсны бүтээгдэхүүнүүдээ та хэдий танилцуулъя. Юу авсан бэ? Миний байнга хэрэглэдэг нь шүү. Энийг бол би туршиж үзэх гээд шинээр авсан байгаа гэх мэтчлэн та хэдий би гоё тайлбарлая. За, бид над тавтай. За, эхлээд энэ basic авсан. Энэ basic бол би бүр одоо маникюрчдын групп дээр те янз янзын бэс асуусан хүмүүсийн комментээр хүртэл би хаяад бичдэг, амар их бичижсэн заяа. Тэгээ Neuronal-ийн хар base болохоро яадаг вэ гэхээр юу яадаг? Gel X наажуулдаг. Smart Tip наажуулдаг гэсэн үг. Тэгээд маш сайн барьдаг. Энийг би гээлэн урт хумс хийхдээ ч хэрэгэлдэг. Бас дайжгүй барьдаг. Гээлэн бодолтон дор бүр супер. Угаасаа амар сайн. Гэхдээ би энийг ер нь бол би мэдэн штэ нөгөө гээлэн бодолт энтер дээр бас нөгөө солонгос бизнес солиод хэрэглээд байдаг болохоор яг энийг ер нь especially for би юу яадаг. Smart Tip-нд хэрэглэдэг байхгүй. Тэгэхээр та энийг аваад үзээрэй. Би ихт энийг үнийг асуугаагүй санагдаад энэ би одоо ч яг үнийг мартчих юм харж мэдэх байх. Би олол бичиж болохгүй болов. За энэ бизнесээ би бүр юу авсан? 4-5-ыг авсан. Яа тэгэхээр угаасаа би энд айгу итгэдэг учраас Smart Tip нахта. Та тэр ингээ болсон болоогүй ер нь маникюрчдын группийг харж байхдаа айгу янз янзын сонин брендийн солонгос биш хятад бейс хэрэглээд байгаа болохоор л тийм хэцүү үр дүнтэй зургнууд тавиад байгаа х тий ингээ бүг гэж унаад байна ингээд тэгээд нөхий ороод ингээд энд чи бейс чинь ихт амар чухал хоёрт цэвэрлэгээ чи амар чухал тэгээ гуравт тий тэр нөгөө наах хавц мовц чи ингээд гэхдээ ер нь бол номер 1-т бейс шүү тий би бол энэ бейсийг Smart Tip-ын дээр хэрэгэлдэг санал болгож байна. За дараагийнх болохоор энэ нэг юм жижигхэн мини поли гэж авч үзсэн. Bloom гэдэг брендийн. За тэгээ энэ поли гэлэр яах вэ гэхээр би өөрөө поли гэлэр юм хийдэггүй, хийж үзээгүй. Акрил гэлэр бол хийж мэднэ. Тэгэхээр энэний одоо тэр нөө texture юм акрил гэлтэй айгу төстэй юм билээ шүү дээ. Тийм болохоор поли гэлэр би хайдад давхар юу аа гэж бодчих. Ганцхан ширхэг хумсаа би поли гэлэр хийж үзье гэж бодчих. Тэгээ би угсаа нэг амар алдаг гаргахгүй байх гэж бодож байгаа. Яг тэгэхээр texture нь акрил гэлтэй адилхан болохоор шууд поли гэл яаж хийх вэ гэд яаж хийх вэ чинь одоо миний хийх арга барил нэг иймэрхүү юм байна да гэсэн янзын данзааны влог бичлэг хий гэж бодоод ийм мини поли гэл авсан тэр газраас асууж байгаа. Нэг амар хөөрхөн мос цавлгаа ихтэй амар cute юм 15 мл юм байна. Яа тийм Орос поли гэл. Энийг бол яг би одоо ингэ санал болгож чадахгүй. Тэгтээ туршиж үзчихэд та хэд хараарай за. Ямар ах нь? Яа. За тэгээд энэ болохоор юу? Гэл ах хэвээр тийм builder gel байна. Уян Guys, энэ юу шүү? Энэ аюу сонирхолтой builder gel. Энэ нэг иймэрхүү өнгөнөдтэй юм jelly өнгөтэй. Угаасаа шууд builder gel хэрнээ гаралт нь jelly. Баггүй юу? 27 хугацаанд дуусах юм байна. 15 г. Тэгээд энэ тийм амар үнэтэй байгаагүй санагдаж байна. Угаасаа 15 г чинь жоохон шүү дээ. Тэгэхдээ 15 г-аар бол хангалттай амар урт 2 сет бол 2-3 сет бол гарна. 3-аас ч их гарах байж магадгүй. Хатууруулахад хэрэглэх юм бол богино хумсыг хийхэд бол нэлээх гарна. Тэгэхээр энэ дээгүүр удаа хэрэглэх гэсэн. Энэ нэг юм хар сарл өнгөтэй жил байгаа юм шиг санагдаж байна. Надад хажуулыг харсан чинь. Яа, энэ болохоор бас адилхан желийн өнгөтэй builder gel. Энэ болохоор амар гоё юм чулуун бор өнгийн жели builder gel. Бас руу нийлээ. Ийм 3-ыг авсан байна. Ийм бор туяатай, хар сарл пигменттэй, ийм orange руу юм. Нөгөө гурлаа желий гэхээр бүр. За дараагийнх энэ болохоор jelly gel буюу ийм юу. Энийг нөгөө dual form одоо gel nail гэдэг заяа. Типэн дээрээ наачаад хумсан дээрээ тавиад типээ тав
гэж салгаад авдаг нэг бичлэгнүүд яваад байдаг шүү дээ. Тэрэнд илүү тохиромжтой байд юм байлээ. Юм желийн хэлбэрийн жил. Тэгтээ би яг туршиж үзээгүй. Ер нь ингээд маш их бичлэг үздэг би. Та хэд ч гэсэн үзээр байгаараа янз янзын бичлэг хайж. Тэгэхээр би ер нь жел бол ийм dual form хийхэд амар тийм юу юм бэ? Уурсч муусахгүй дуулууртай байд юм байна гэж ойлгосон. Тэгээ надад би энийг милкийн өнгийг энэ дэлгүүрээс авсан. Надад яагаад гэхээр би энтхийн нэг орч дэлгүүрээс жоохон юм pinkish өнгөтэй natural ягаан өнгөтэй ийм жил бас жил авсаахгүй. Тийм болохоор энэ хоёрыг хамтд нь нийлүүлээд ийм ombre хийж үзэх гээд байгаа байхгүй. Юу жэлээр нь. Яа, тэгээд энийг авсан. Тэгээ ер нь бол энэ болгоноо би ингээд туршаад явнаа заа юу. Туршнаа л гэдгээ. Үнээр тэгээд заримдаа цаг маг нүгээр тарахгүй. Тэгээ энэ миний шинэ бейснүүдээ нөгөө хар. Энэ л дайжгүй. Үнээр дайжгүй. Би гэсэн хоёр бейсмээс давхарлж хэрэглэдэггүй. Яг энийг бейсээрээ л дагнаад типээ наадаг. За тэггээд бас болоогүй. Юу та бэлэг өгсөн надаа. Яг би энд ингээ айлвшээ пакет нэгээд одоо тавьцаа юм л та. Би энэ бүтээгдэхүүнүүдээ баг сарын өмнө авсан уу 23-7 хоногийн өмнө авсан уу тэгсэн байхгүй юу. Гэтэ зүгээр амжихгүй яваад байсан. За тэгээд энэ дэлгүүр маань энэ юу Stolix Pro гэдэг энэ брендийн бүх юмнуудыг оруулж ирдэг болсон байлээ. Тэгээд надад энэ Stolix Pro-гийн cuticle remove хайч өгсөн надад. Тэг энэ хайч амар үнэтэй штэ. Би Монголд хэд гэж байгааг мэдэхгүй байна. Тэгтээ энэ хайч одоо нэгэн тренд болоод байгаа штэ. Тэг одоо жишээ нь миний хэрэгэлдэг гэх юм бол энэ байна. Минийх энэ орч дэлгүүрээс энд дэдэг. Энэ болохоор Victoria-гийн ийм хайж байна. Энэ бас амар дайжгүй 22 мл-тэй. Надад дэлгэнд өгсөн нь 21 мл таах шиг гэсэн. Тэгтээ бас амар дайжгүй ажиллаж байгаа. Тэгээ ер нь бол хэрвээ та хайж сонирхож байгаа юм бол тэр миллилитр нь амар одоо миллилитр биш миллиметр нь амар чухал. Тэгэхээр 22 23 та бол ер нь нэг юм дузаан автар махыг авахд перфект байдаг. Мах жоохон бага гардаг хүмүүст 21 мл бол миллиметр бол перфект шүү дээ. За тэгээд энэ бас амар гоё надад таалагддаг. Би бас энтгээс авч ирсэн. Тэгсэн чинь явж би энэ дэдэг дэлгүүрээс одоо энэ Монгол зарагдаад байгаа брендийг авсан байсан юм билээ. Энэ бол бас Stolix Pro байхгүй юу? Тэг ийм энийг надад бүр амар сайн гэж санал болгосон. Энэ хараа ийм хошуу нэг юм урагшаага унжижсан байгаад. Тэг энэ бас амар сайн байгаа. Энийг би аяга удаан хэрэглэж байгаа. Энийг бас энэ л 21 дээсэн. Энэ өөр юм идэг болсон юм би. Муутан гут нь би нөгөө форум цаасмаас ажиллах гээд ашиглаад ингээд байж чийдэг. Тэгэхээр энэ Вероника ч гэсэн ямар гэж нэр олоо тэр. Victoria ч гэсэн дайжгүй. Victoria 22 мл-тэй. Энэ Stolix Pro болохоор тэгээ энэ хоёр адилхан байсан. 22-ээс баггүй юу? 22. Энэ хоёр үнэхээр дайжгүй. Тэгээд надад өгсөн нь болохоор бас 21 дээс энэ бас айгүй сайн болдог та. Тэнийг энийг бас би танилцуулмаар байгаа. Гэхдээ би энийг тэр Монгол дэлгүүрээс аваагүй хідээч Монголд энэ зарагдаж байгаа шүү. За би энийг энтхийн дэлгүүрээс авсан. Тэгээд энэ маань юудаа дагалдаж ирдэг. Тэг энийг би харуулъя. Би ийм Stolix Pro-гийн boot буюу ийм энтийг авсан. Ингээд энд 69 крон гэж ирсэн юм байна. Энийхэн үнийг мартчих. 69 крон ч нэр нь ал нэг 30 мянга хүрэхгүй 20 мянга уу? 20 мянга тэртэй. Энэ бол энэ модыг би ийм олноор нагсан бас буруутсан. Яагаад тэгэхээр амар удаан хэрэгэлдэг юм бэлээ. Одоо миний хэрэгэлсэн байгаа нь энэ хараа ийм. Тэгээд хамгийн гол нь энэ амар safety байдал дээр амар яагаад гэхээр одоо ингээд би энийг хүнээр хэрэгэлсэн учраас одоо ингэ шууд тайлбар хаях чагаа. Ингээд хараа голтой юм нөхтэй байхгүй. Ингээ энийг одоо би хайчихна. Тэгээд энийг хэрэглэхэд үнэхээр хялбар. Тэгээд өөрчлөлөгчтэй ч гэсэн чинь тийм аюулгүй байдал, юм профешнл тийж харагдана. Аюу гой санагдана заяа. Татлаа. Тэгээд
энийг тавилаа. Ийм хэлбэрхэн авдаг. Хэлбэрхэн авлаа. Тэгээд нүхтэй штэ энэ чинь. Энэ завсраар нь модо хийгээд yes. Ингээ болоо. Асар нэмгэн, асар хөнгөн тий. Одоо би чи яг ингэж ингээд би барьцдаг. Тэгээ ингэж байрлаа. Сап гэл. Ингээл одоо тэгээд хамгийн нөгөө бодолтын төсгөлд одоо ингэж мэдлэхэд тий. Бас л нөгөө хамгийн сүүлдээ засч масхад энэ үнэхээр нэмгэн. Тэгээд энэ хоёр талыг харж байна уу? Энэ хоёр тал ингээд зүсэхгүй. Хүний нөгөө нэг хумсны хоёр талын энэ махыг амар зүсээд идэг штэ. Хизээч энэ зүсэхгүй яад гэхэд энд ийм зөөлөн хамгаалттай болохоор зүсэхгүй. Маш аюулгүй. Тэгээ нэг удаагийнх маш хөнгөн супер. Тэгээ миний энэ бараг сая дуусчлаа. Тэгээ эндээс одоо би өнөөдөр очиж аавна. Тэгээ яг уу иймэрхүү юмнуудыг яг уу эндээс би аваад байгаа л да. Гэхдээ яагаад энийг танилцуулж байна гэхээр энэ Монголд зарагдаж байгаа учраас та эдийг бас туршаад сонирхоод үзээрэй гэж хэлсэнээс энэ дэлгүүрт бол байгаа шүү заяа. Тэгээд тийм бас энэ хөнгө би одоо энэ дэлгүүрээс л авсан. Гэхдээ бас л Монголд байгаа энэ дэлгүүрт маань энэ зарагдаж илээ. Энэ бас Stalex Pro-гийн хөвөн баггүй юу? Хөвөн ч гэжтэй юу байх вэ? Ямар нэгэн юм үлдээхгүй. Ингээд одоо божигнсан юм байхгүй гэсэн үг шүү дээ. Энэ perfect. Амар сайн. Тэгээ энэ дотроо 400 ширхэг байд юм байна. Би талыг нь бол хэрэглээгүй байгаа. Би энэ чинь буцааж хэлдэг ш. Энийг би юу хаасан юм бэ? Нэлийн удаа хэрэглэж байгаа. Гэхдээ стил байж лээ. Тэгэхээр бас туршаад үзээрэй. Чи нэг л гоё юм ингээд гүрийгээд жоохон үнэтэй ч гэсэндээ нэг л гоё юм авчих заяа. Тэгээ тэрийгээ чи дуустал нь хэрэглэснийхаа дараа угсаа тэрийг авахгүй бол чи тэр чи орлого юм байхгүй юм шиг санагдаад ундаг байхгүй юу? Тэгэл миний юмнууд ерөөс ингэ чанаржаа сайжраад би амар их юм голдог болно. Тэгээд ер нь бол би одоо nail career одоо юм хумсныхаа карьерийн хувьд ингээд амар лаг туршлагатай хүмүүсийн хажууд би бол юм өчүүхэн жижигхэн байгаа ч гэсэндээ би яг тэд нартай зэрэгцээл тэдний хэрэгжилж байгаа юмнуудыг ингээ хэрэгэлдэг заяа. Тэгээд тэр маань ч гэсэн намайг одоо 4-5 алхаад хүрэх байсан газарт 2-3 алхаж хүргэж байгаа гэдэгт би итгэлтэй байдаг. Тэгэхээр бүтээгдэхүүндээ амар сайн ач холбогдол өгөөрэй. Тэгээд үйлчлүүлэгчтэй ч гэсэн тиймэрхүү гоё нэг ийм гоё үйлчлэгээ аваад байна шүү дээ гэд тийм мэдрэмжийн төрүүлэхийн тулд бүтээгдэхүүн чинь амар чухал шүү. Тэгээд би 2 топ авсан хөө. Мартсан байна хүмүүсээ sorry. Ийм 2 топ авсан. Энэ болохоор би тэгсэн зүгээр л амар гоё гэж бодсон 2 топоо өгчихөө гэсэн чинь надад энэ Bloom гэдэг орс брендийн нэг rubber top, нэг strong top 2 өгсөн заяа. Тэгээд энэ хоёроос амар гоё юм байлээ. Энэ хоёлаа урсдаггүй. Одоо юм шингэн биш гэсэн үг. Гэхдээ rubber base нь бас тийм ч өтгөн биш. Тэгэхээр rubber base-ийг зүгээр одоо гелэн бодолтон дээр энгийн бодолт энэ төр дээр тавьчихад тойлогоор гялтгаар урсдаггүй заяа. Амар дайггүй. Надад айгу таалагдсан. Савлгаа ихтэй 15. Strong нь штэ тий. Бас урсдаггүй, гялтгартай, биш сайн гялтгандаг тэгтэй. Shiny ч гэсэндээ нөгөө юм юу? Металл энтертэй жоохон дизайнтай хумсан дээр strong top-ыг ашиглах юм бол надад илүү юм гоё давхраг үүсгдэг юм шиг санагдсан. Тэгэхээр одоо металл энтер үрсний дараа энэ strong top-ыг тавих юм бол хамгаалах чадвар нь одоо илүү сайн юм шиг санагдсан шүү. За тэгэхээр strong top-ыг бас туршаад үзээрэй. Тэгээд тиймэрхүү байна. Тэгээд өмнө нь бас би эднийхээс авч ирсэн нэг юм рекламд байгаа байхгүй юу? Тэр нь юу вэ гэхээр энэ юу вэ? Base Strong Milk гэдэг энэ бас энэ sorry guys энэ амар муу ахтай миний уртлын камер тийхтэй. Би камер авч байгаа. Тэгээд тэр маань эх 7 хоног төрнө одоо 4 сарын сүүлд гэхээр би 5 сарын ихээр миний бичлэгнүүд камертай бичигдэнэ. За ёо. Yes. Say yes. За тэгэхээр энэ base strong cover гэсэн энэ биш тий супер milky өнгө гаргадаг. Үнэхээр супер milky. Бүр юм цагаан ирнэ milky өнгө гаргадаг заяа. Тэгээ би энэгээр маш их тийм супер milky өнгөнүүдийн бодолтыг хийж өгч байгаа.
Милкийг өнгөд хүмүүс амар дуртай байдаг шүү дээ. За би энэ милкигээрээ энэ бодолтыг хийжсэн харалтаа яг ийм гоё гаралттай. Тэгээд шарлж марлна гэсэн ойлголт байхгүй. Энийг өнөр санал болгож байна. Энэ бол ер нь нэг юм зузаан өтгөн бейс ахгүй юу? Нэг юм rubber base шиг өтгөн. Тэгээд энийг хэрвээ юу яах юм бол та одоо чинь би инглиш гэсэн үг дээ. За хумсаа арилгалаа. За base түрхлээ. Base-ийг түрхсний дараа энийгээ ингэн нэг удаа нэмэх явна. Тэгэхээр нэг юм загалтай харагдана. Гэтэ цоокоо хатаачлаа. Хоёрхан давхарх дээрээ энийгээ сайхан тавиад өгөхөөр ийм гарчна. Хоёр давхаргаар л ийм гарч байгаа. Тэгээ хамгийн олон таад гоё би нэг өмнөх бичлэгэн дээр нэг орс юм шиг дүүргэлттэй overlay хийж байгаа бодолт байсан шүү дээ тий. Тэрийг үзээрээ тэгээд тэрнэрхүү маягийн хийн гэсэн үг шүү. За энийг энэ хоёрхан гаралтаар ийм гоё гарч байгаа. Тэгээ би энд аюу хайртай. Тэгээ би одоо юм захиах хэрэг гарах юм бол энийг авах гэж бодож байгаа. Энийг дахиад авах гэж бодож байгаа. Энэ яг milk. Үнэхээр супер milk заяа. Тэгээд бас Domix гэдэг нэг брэнд лээ. Тэр мөрний ямиг аваад. Яг би тэдрэг авсныхаа дараагаа танилцуулъя за. Тэрийг юу нь авах бодолтой байгаа. Тэгээд тийм ээ. Тэг зүгээр л нэгийг аваад үзээрэй. Тэгээд тийм байна. Тэг гол нь энэ яг энийг зардаг дахиад өөр нэг хоёр газар байд юм шиг байлаа. Тэгтээ би энэ газараас авдаг нь юу харилцаа сайтай чат бичиж байгаа юм дайжгүй тий. Угсаа тийм л юм би харж би юунийг ямар царай зүсийг харахгүй учраас тэр хүний надад мэдрүүлж байгаа юм чат бичиж байгаа байдал нь тий зураг мураг явуулаад санал болгоод дайжгүй шүү. Тэгэхээр энэ газараас би ингээд авдаг. Тэгээд энэ ингээд залуухан охин байх магадгүй. Яагаад тэгэхээр ингээд яг нэг юм хүнийг юм шийдсэн дайчлал энийг оруулаад дээрээ ийм шинэ юм нэмэгдлээ гэл юм эрчтэй гоё хэлж байгаа. Тийм хүмүүс надад ер нь амар тийм танихгүй ч гэсэндээ аавраа мэдгэцдэг байхгүй. Тэгэхээр I don't know та дэлгүүр дээр нь очиж үзээрэй би ямар хүн байгааг нь мэдэхгүй ч гэсэндээ тэгээд миний авсан бүтээгдэхүүнүүд бол эдгээр байна. За тэгээд энэ минь ингээд зүгээр юу гэж боддоо тунгалаг өнгөтэй жил. Би та хэдэ жил гэдсэн. Гэтэ ойлгож байгаа зү те тунгалаг өнгөтэй. Энэ бор хэрний бас юм гоо тунгалаг бор өнгөтэй шилэн юм шиг жил гэж боддоо. Зүгээр жил. Зүгээр л будах шаардлагагүй. Урт хумс хийлээ. Ийм гоё өнгөтэй жил гарна гэсэн. Тэгээд тийм байна. Тэгээд иймэрхүү байна. Би гол нь та хэдэд орс бүтээгдэхүүнүүдийг та хэд заавал хэрэглэж байгаарай гэж зөвлөе. Тэгээд чимэглэл талаараа надад яхав Аз бүтээгдэхүүнүүд илүү таалагддаг. Тэгээд энэ дэлгүүрт бол угаасаа тий нөгөө амар орс бүтээгдэхүүнүүд чанартай юм зардаг гэсэндээ хажуугаар нугасаа жижиг сажиг чимэглэлийн зөндөө зардаг юм билээ. Тэгээд та хэд энэ дэлгүүр рүү ороод энэ хаяг руу н ороод хараад үзээр амар идэвхтэй пост юу энэ сторинууд нь ордын бэлээ. За би ийм юм авсан. Усан алт гэдэг штеп. Тэгээд хитэн 1 2 3 yes. Ийм байна. Хараа эднийхээ энэ нөгөө Beauty Slide гэдэг энэ брендинг ийм усан алтуудыг аягүй ихэр оруулж ирдэм бэлээ. Яг юм орс наалтахгүй юу? Тэгээ энэ хараа. Та тэрээ сайн мэдгүй бол би усан алтыг яаж наатлаараас бичлэг оруулж болно. Мэдгүй гэвэл доор бичээрэй за би хэрэг хүн байгаагүй харжаад хийхийг бодно. Нэг их хүн асуухгүй л үгүй хийх шаардлагагүй. Зүгээр усан алт шүү дээ тий. За энэ ийм алтлаг өнгөтэй, мөнгөлөг өнгөтэй. Яагаад би эдрийг авсан бэ гэхээр ер нь л тий давхар юм үрээд тэгээ дээрээс нь дахиад зүрх зурна гэдэг амар цаг авдаг. Тэгэхээр ийм энэ хоёрын хэрэгэлцээ нэг юм мини зүгээр нэг энгийн бодолтон дээр нэг ганцхан тас хийсэн юм хэрэгтэй байна гэх юм бол эднэрс наагаад өсч болно шүү дээ. Одоо хүмүүс аллан мөнгөлөг юм амар дуртай болохоор тэгээ бас нэг ийм юу авсан. Тойл авсан. Энэ л зүгээр та хятад юм шиг байна яа. Гэтэ амар гоё яас тээ. Одоо энэ ягаан хуулга нь хуулагдлаа. Зүгээр яг чи ингээ өөрийгөө харж чаддаг юм тойл гэсэн үг. За тойл аа. Тэгээ энэ дээр одоо бүгдээрээ давхар нөгөө 3D 5-гаар металл энтрийг өрөөд голд нь энэ тойл бол амар харагдана сте. Тийм ийм чимэглэлээс авсан юм байна. Тэгээд болоо. Ер нь бол энэ манай энэ газар тэгтээ нэг гоё нэр өгүүлээс гоё лэж магадгүй. Би ингээд нэр
Тэгэхээр ингээд сав гэд хэлчих нэр байхгүй. Ингээ маникюр сормос ваксны юуны нэгдсэн дэлгүүр гэдэг энэ дэлгүүрс ингээ авсан. Ийм байна. Тэгээд ер нь бол би ингээд энэ дэлгүүрээс дахиад авах гэж тоочгэлсэн юмнууд байгаа. Тэгээд тэр болгоо ирэхээр би бас авчихаараа дахиад unboxing видеого хийнэ за. За ингээд ийм Орс брендийн unboxing маань дуслаа. Үзсэнд баярлалаа. Пока.